Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлээс жил болгон улам болгон зохион байгуулдаг энэ арга хэмжээгээр та бүхэн хараат ус сэтгүүл зүй сэдвээр шуулж сандуудлаа чөлөөтөөс солилцож тэр хэмжээгээр нийгмийн хөгжил дэвшилтэй холбоотой түүний гол эргэх сутсан болсон сэтгүүл зүйн салбарын өөрчлөлт шинжилгээ хууль эрх зүйн орчин бас хараат бөгөөд аюулгүй бие даасан жинхэнэ арчилсан ихтэй ёс зүйтэй оюунлаг сэтгүүл зүйн салбарыг хөгжүүлэхийн төлөө энд орон суусан та бүхэндээ бас талархал гэршүүлж амжилт хүсье. Энэ арга хэмжээг нийслэлийн салбарын хамгийн газраас жил болгон бас дэмжиж хамтарч ажиллаж ирснийг та бүхэн маань мэдж байгаа. Нийслэлийн ажил амьдралтай холбоотой олон асуудлууд байдгийг та бүхэн тэр дундаа бидний нийтлэг зовлон болсон, хүндрэл бэрхшээл болсон, нийтээрээ оролцож, нийтээрээ хөдлөж, нийгмээрээ хариуцлагч байж ард нь гарах олон хүндрэл бэрхшээл сорилтын өмнө бид бас зогсож байгаа. Энэ асуудлуудыг шийдвэрлэхэд сэтгүүл зүйн салбарын нийт хамт олон та бүхний маань бас оролцоо хамгийн чухал. Дэлхийн хэвлэл мэдээллийн эрх чөлөөний энэ өдөр Нэгдсэн үндэсний байгууллагаас 1993 онд агуу ёсоор эрх чөлөөний өдөр хэмээн тунхаглаж тэр цагаас хойш өнгөрсөн 25-6 жилийн турш дэлхийн өнцөг болон бүрт хүний эрх чөлөө үүнтэй холбоотой бас сэтгүүлчдийн эрх чөлөө хүндсэн тэр хэмжээгээр бас аль хэдийн оролцоог хангах хэмжээнд асуудлуудыг хөнгөж бас жил бүр ажил дэвшилт гарan ажиллаж ирсэн гэдгийг бас энэ тэмдэглэлээр хэлэх нь зүйтэй байхаа. Энэ талаар та бүхэн маань бас өөрсдөө салбарын мэргэжилтнүүд нийгмийн хамгийн гол бас цөм дунд орж ажилладаг хүмүүсийн хувьд бол маш сайн ойлгож байгаа. Сэтгүүл зүйн салбар гэдэг бол хэвлэлд бүрээсэх цаг хугацаанаас эхлээд хүн болж өсвөрнөж ажиллаж хөдөлмөрлөж байгаа нийгмийн бүрэлдэхүүн болсон хүн бүхний ажил амьдралтай холбоотой мөн нийгмийн сэтгэл зүйн төлхүүр болсон ийм чухал салбараа гэдгийг хүн бүхэн ойлгож тэр хэмжээгээр бас оролцоогоо хангаж явах ёстой гэж явагдаж байна. Сэтгүүл зүйн салбар тэр эрүүл байна, тэр нээлттэй бөгөөд бас чөлөөтэй байна. Тэр хэмжээгээр бид бас ажил амьдралынхаа асуудлыг богино хугацаанд үр дүнтэй шийдвэрлэхийн боломж нь бүрднэ гэж харж байгаа. Монгол улсын хүн амын талаас дээш уран нийс Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байна. Монгол улсын нийт дотоодын бүтээгдэхүүний дийлэнх хувийг бас бүрдүүлж байгаа. Монгол улсад бүртгэлтэй 140 мянган аж ахуйн нэгжил буюу 67.5% нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ хэрээр бидний сая дурдсанаар бидэнд бол бас хүндрэл бэрхшээл зовлон жаргал их байна. Би өнөөдөр энэ бас ажлын тайлбар гэдэг юм уу, альва өдөр тутмынхаа ажлыг та бүхний энэ үйл ажиллагаагаар дамжуулж ярих юм шаардлага байхгүй гэж бодож. Улаанбаатар хотын ажил амьдралыг ямар хэмжээнд яаж явж байгаа гэдгийг иргэн бүр хүн бүр мэдж байгаа учраас энэ бүх асуудлуудыг шийдвэрлэхэд та бүхний оролцоо хамгийн чухал. Тиймээс хотын хөгжлийн урамсан бодлого гэдгийг товчхон бас асуудлыг хөндөж ярих зүйтэй байхаа гэж бодож. Би нийслэлийн салбар Улаанбаатар хотын захирчийн хувьд ажиллаа аваад яг өнөөдөр 2 дахь сартаагаа зоолох гэж байна. 2 сар болж байна. Энэ хугацаанд бас ажил амьдралыг илүү цааш нь үр дүнтэй өргөөжтэй явуулах замун хот гэж яг юу хийж байгаа юм бэ? Хэдэн талтай ч гэсэн хувийн талаас, ахын талаас, ажил хэрэг талаас бодож хөдөлгөж бас богино хугацаанд ямар ажлыг илүү хурдтай бөгөөд үр дүнтэй хийж болох вэ гэдэг. Түүнд иргэд яаж оролцохыг, албан байгууллага аж ахуйн нэгжүүд хэрхэн оролцохын боломж байна гэдэг тал дээр бас анхаарч ажилласан гэдгээ бид хэлэх зүйтэй гэж. Хот өөрөө хот гэдэг энэ 3 үндэс дотор бас агуулга юм байна гэдгийг бас та бүхэн өмнө бас олж харсан байна гэж.
Тийм учраас хотын үйл ажиллагааг 3 хэсэгт хувааж гэхдээ хизээч мэдэгдэх нь мэдэгдэхгүй хэн хийх нь ойлгомжгүй тийм мөрөөдлийн шин чанартай хэлбэр агуулсан ажил биш. Хотоос ажлыг хайхгүйгээр хот гэдэг 3 үсэг дотроо бид эргэлдэж хотын асуудал ажил амьдралыг шийдвэрлэх ёстой байна гэдэг ийм байр суурьтай ажиллаж байгаа. Энэ нэг талаараа бодлого гэж бодно, нөгөө талаараа бас миний зарчим гэж бодно. Бас нөгөө агуулгаараа бол бидний өдөр тутмын үйлчлэгийн хариуцлага гэж ойлгож. Бид бүхнийг хамгийн түрүүн хууль журам, хоёрдугаар эрх үүрэг, гуравдугаар хариуцлага үр дүн гаргаж өгдөг учраас энэ асуудлыг би бас илүү тутгаж хэлээд байна. Тийм учраас улс төр талаас асуудлыг хандаж сонгуул эмчилж болох гэж байна. Цаг хугацаа богино байна. Улс төрийн оноог бид авч сонгуульд яах ёстой гэдэг талаас биш, байгаа цаг хугацаанд айлгуулах, аливаа болохгүй зүйлүүдийн учир начрыг олж асуудлуудыг шийдвэрлэх, эргээд үр дүн гаргах, болж өгөл өөрчлөлт шинжлэх бүр болохгүй бол 10-20 жилийн дараа ч гэсэн үр дүнгээ өгөх хэмжээний ажлыг эхлэлийг тавьж бид зорж ажиллаж байгаа. Тийм учраас хүн төвтэй хотын бодлого байх ёстой. Хүнээ анхаарсан, хүнийхээ хөгжил рүү чиглэсэн, иргэдийнхээ оролцоог хангасан, ажлын байрыг бий болгосон, хүн бүхэн ажилдаа үр бүхэн орлоготой, айл бүхэн амар тайван амьдрах юм орчин нөхцөлийг бүрдүүлэх хүний хөгжлийн асуудал гэж боддог юм. Эмнэлэг сургуулийнхаа үйлчилгээг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх гэдэг энэ асуудлыг бол энэ хот гэдгийг үгний Т гэдэг үгэн дотор нь агуулах ёстой гэж байна. Энэ бол бидний өдөр тутмын ажил. Дараагийн ажил бол орчны асуудал, орчин төвдөө хотын шийдэл байя. Энэ алхаж гисэж байгаа газар болон алхны тутамдаа минут секунд тутам эрсдэл байна. Энэ эрсдлийг багасгах, хотын агаар орчны бохирдлоо бууруулах, нийтийн тэмрээ сайжруулах, зам бид бүтцийн хөгжлөө бууруулах, алхсан гиссэн газар болгондоо аюулгүй байх орчныг бид богино хугацааны ажлын төлөвлөгөө болгож орчин төвдөө шийдлийг гаргаж ажиллаж байна. Дараагийн асуудал бол төлөвлөлт технологи төвдөө хөгжлийн бодлогоо тодорхойлж байна. 4 жилийн улс төрийн уур амьсгалаар асуудал хандаж сэтгэлийн хөөр эсвэл ямар нэгэн тооцоолбор асуудал хандаад байхгүйгээр төлөвлөлтөө шинжлэх ухаанч технологи суурилсан хотын хөгжлийн ирээдүйн төлөвлөлтийг бий болгож төрөлжүүлж энэ асуудлаа шийдвэрлэе гэж ингэж ажиллаж байгаамаа. Энэ хүрээнд та бүхэнтэйгээ хамтарч ажиллах олон асуудлууд бий. Энэ хийж хэрэгжүүлж байгаа ажлыг ажил хэрэг болгох, аливаа асуудлуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх тэр хэмжээгээр иргэд оршин суугчид таач урсан, ажилласан, аятгалтай орчинд ажил амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ийм боломжийг бүрдэх учраас сэтгүүл зүйн салбарынхаа хамт олон сэтгүүлчид та бүхэнтэйгээ энэ тал дээр илүү ажил хэрэгж, илүү бүтээлч, илүү оюунлаг ийм ажлыг хийж хэрэгжүүлэх ийм санаачлага санал болгож хамтран ажиллана. Энэ бүхэндээ та бүхэн маань санаачлалтаа орчно гэдэг би өөртөө хэлцэхгүй байна. Би хүүгнийхээ хувьд бас энэ 4 уулынхаа дунд Улаанбаатар хотынхаа хүндийг бид хоорондоо үг өөрчилдөж эсвэл үйл хэрэгэ бүтээхгүйгээр ус төржиж явахаасаа илүүтэй дэлхийн нийтэд хөгжил дэвшлэрээр танигдсан олон улсад биш юм аа гэд бүс нутагтаа бодлого шийдлэрээ оролцдог, байр сууриа илэрхийлдэг, ус байгаасаа гэж хүсдэг энэ тэмүүлэлээ та бүхэнтэйгээ хуваалцаж миний зовлон таны зовлон ижил учраас үнийг хэлж. Би энэ Улаанбаатар хотод дарга нар нэрийн хуудасаараа би дарга болчлоо. Өнөөдөр энэ бүх зүйлийг биддэг шийддэг гэж өрсөлддөг биш. Монгол улсын иргэн гадаад улсад очиод хил хязгаар дээр очиж паспортаа гаргаад хатад хөгжилтэй орны чадварлаг эрүүл боловсролтой оюунлаг иргэн шүү гэж улсынхаа паспортаа үнэлэгддэг ийм иргэн байгаасаа гэж хүсэж байгаа учраас энэ тал дээр бас илүү өөрийнхөө мэдлэг, чадвар бүх боломж нөөцлөд ажиллая гэж ингэж зорж ажиллаж байгаа. Бид бүгдээрээ маш сайн мэдж, Германд очихороо хэл дээр монголчууд зөвхөн болдог, Макаод очихороо монголчууд
юу бүрүүлчээ нэгжүүлдэг, мөнгөө тоолуулдаг ийм улс орны иргэн байх уу эсвэл энэ дотор нэрийн хуудасаараа очилсан хэдэн дарга нар нэг нэгнийгээ үгүйсгсэн улс төрөлтийн донд энэ иргэд өөрсдөө төлөөсөнд явах уу гэдгийг зааг дээр байгаа учраас энэний хамгийн гол хөдөл хүч нь та бүхэн байна. Мэдээллийн урсгал хяналтгүй явдаг болсон сошиал олон нийтийн мэдээллийн хэрэгсэл сүлжээг энэ цаг үед энэ улс орн улс төр төлөвшөж, цэвэршиж, улс орн цааш нь хөгжиж дэвших ийм боломж өгсөн бүтэхгүй үгүй юу гэдгийг хамгийн том оньсон, хамгийн чухал загирлаа хамгийн том төлбөрн сэтгүүлч та бүхний гарт байгаа учраас энийг хэлж байгаамаа. За ингээд энэ ажил хэрэгтэй холбоотой асуудлуудаа энэ хүргээд өндөрлөё гэж үзэж байна. Та бидний амьсгалах агаар нэг амьдарч байгаа орчин нэг энэ доктор хэн нэгэн ямар одоо төрлийн ажил хийж байгаа зүйл шалтгаалаад гадаа гарахад агаар бидний ядахгүй асуудал эрсдэл бидний ядагддаг учраас бидний хүлээсэн хариуцлага хамгийн одоо бас өндөр бөгөөд дээрээс нь цаг алдахгүй хийж хэрэгжүүлэх ажлын нэг болсон энэ амьдрал хүчний аюулгүй байдлын асуудлаа та бүхэнтэй хамтарч шийдъя гэсэн зорилготой байгаа. Тийм учраас бид нэр эрүүл мэндийн зөвлөж ажиллаж хөдөлмөрлөж өөрөө өөрсдийнхөө орчныг өөрчлөнө. Гадны хэн нэгэн хүн аль нэгэн шинж ухаанч эсвэл гадаад дотоодын банк санхүүгийн байгууллагын төсөл хэрэгжүүлэгчид ирээд бидэнд эдшидийн бүрээр өөрчлөлттэй адилхан хөгжил дэвшлийг өндөр зүй хэлэлцэхгүй учраас өөрсдөө хөдөлмөрлөж зүтгэе, сайн муугаа ил тод ярилцъя, болж байгаагаа дэмжиж болохгүй байгаагаа шүүмжилж ажил хэрэгч зарчмын шаардлага тавьж урагшилъя гэж сэтгүүлчид та бүхэнд хандж байна. Сэтгүүлчдийн эрүүл шүүмжил ажил хэрэгч санаачлалыг үргэлж би бас дэмжиж ажиллана гэдэг нь албан ёсоор хэлхэн зүйтэй байна. Энэ жил Улаанбаатар хотын 380 жилийн ойд болж байгаа. Түүх Улаанбаатар хот маань хэдийгээр 380 жилийн ойд болж байгаа гэсэн биднэр амьдрал хүн асуудал улам одоо даамж ирсэн аль талдаа түүхтэйгээ харьцуулах юм бол зовлон давтсан хүндрэлэн ихсэн ийм хот байгаа. Тэр сайхан зүйлүүд их болж байгаа зүйл зөндөө байна. Түүний ажигаар болохгүй бас их байгаа учраас энэ түүх 300 жилийн өмнө хэн нэгэн даргын намтар түүхийг бичиж ном болгож мөнгө өгдөг биш. Аль нэгэн хүний ингэж медаль тэмдэг зүйлж хэрэгтэй хэрэггүй зүйлд мөнгө зарцуулдаг биш. Илүү бүтээж ажлыг бүтээж 380 жилийн өмнө тэмдэг. Энэ хүрээнд соёлын үеийг хамгаалах, үг түүхээ уламжлан сурталчлах, түүний зэрэгцээ иргэд осол зөвшөөрөж оролцоод хотын соёлыг дэлгэрүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хотын иргэний төлөвшлийг бий болгох тал дээр цаашлах юм бол иргэд осол зөвшөөрөж аж ахуйн нэгжүүлэлтэйгээр хамтран ажиллаж энэ хүн бүхний оролцоотойгоор шийдвэрлэх асуудал шүү гэдгийг бас усан таниулахад уралдаанд бас шалгаруулалт, уралдаанд бас ажлуудыг хамтарч хийя гэж. Энэ ажлын хүрээнд сэтгүүлчдийн хотын соёлыг түгээн дэлгэрүүлэх, хотын хөгжил, эдийн засгийн бодлогын шилдэг шийдлүүдийг таниулан сурчилж, гацхалгааг нь гаргах, шинж ухааны технологийн үндэстэй тулгуурж, хотын иргэдийн ажил амьдралын үндэс болсон эдийн засаг нийгмийн асуудлуудыг хэвээр шийдвэрлэх, үйлдвэрлэл инновацийн бодлого шийдлийг улс орныхоо нийс Улаанбаатар хотод нэвтрүүлэх замаар ажлын байрыг яаж бий болгож хүн бүхэн орлоготой байх вэ? Айл бүхэн ажиглалтай гэж ярьдаг бол их айхтар ажиглалтай биш юм гэхэд аюулгүй амар тайван хоёр идэхгүй хоосон хонхгүй байх ямар боломжтой байх вэ гэдгийг хүндсэн ийм түүний түгээл дэлгэрүүлэх одоо ажлыг хамтарч хийя гэж байна. Та бүхэн энэ ажилд бас зүтгэлтэй оролцсноо гэдгийг хэлж байна. Хотын дэвшил хотын хөгжил чиглэсэн нийслэлийн албан тушаалттай холбоотой ажил хэрэгч санаачлал шүүмжлэгийг хүлээн авч альва ажлыг сайжруулах, мөн алдаагаа засах, хотын хөгжлийг урдасгах боломж гэж харж ажиллах болно гэдгээ бас энэ ташид хэлье. Түүнчлэн хотоос хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр бүтээлч ажлыг олон нийтэд сурталчлан таниулж хүргэх, хүргэхэд сэтгүүлчид та бүхний үүрэг цуглаа. Дээшээ дахианы байгууллагаас авч байгаа бодлого шийдвэрийг
иргэдэд хүргэх тэдний мэдээлэлээр хангаж бас алдаа оноор шүүмжилж амжилт бүтээлийг олж харж нийс хоттой салшгүй холбоотой ажиллаж ирсэн ажиллаж байгаа цаашд бас ажилласаар та бүхэндээ дахин дарамттай хэлье. Энэ жилийг нийслэлийн удирдлагын зөвлөгөөгөөс иргэний хөгжлийг дэмжсэн иргэний оролцоотой хөгжлийн жил. Энэ хөгжлийн жилийг бид түрүү хэлдгээр илүү бүтээж ажил олгож хийж хэрэгжүүлэх. Үүнтэй холбоотойгоор шийдвэр гаргах хүчин иргэдийн дуу хоолойг бас сонсох санд асуудлууд тулгуурлан зарим бодлогыг хэрэгжүүлэхийг зохицуулан ажиллана. Иймээс хотын хөгжлийн бодлогыг тодорхойлоход иргэн орсон суугч бүрийн үүрэг оролцоо чухал гэдгийг мэдээлэл та бүхэн маань бас олон нийтэд уриалж бидний бүтээж 380 тэмдэглэх гэдэг утгаараа биш ажил хийж асуудлаа шийдвэрлэе аюул зам болж байгаа энэ орчны бохирдол эрсдлийг багасгах юм үйлсэд бас хэмжиж ажиллаарай гэж хүсье. Хараатус сэтгүүл зөв үндэсний тохиолдол 2019 арга хэмжээнд нийслэлчүүд Улаанбаатарчуудын өмнөөс болон хувьяас амжилт хүсье. Монголын нийгэм үргэлж ирүүл оюунлаг бүтээж орчиндөө төдийгүй дэлхийн нийтэд боловсрол мэдлэгээр иргэн мэдлэгээр хүний хөгжлийн бодлогоор төлөвлөсөн иргэнтэй нийс батлагын өрөөлийг төвшүүлж баярлалаа.